мэдээд гол намаа. Супер. За одоо хэлээд тэгээд нөгөө шаргын голын гүрээ амжилт хэвчээ. Тийм ээ. Шарган голын гүүр маань 2008 онд одоо цэргийн зориултыг хөвдөг гүүрээр тавигц байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр одоо бид нар орон нутгийн хөгжлийн сан дээрээс тодорхой хэмжээний төсвийг тавиад засварлаж байгаа гэсэн боловч яг нөгөө чанарын шаардлагыг стандар шаардах хангахгүй нөгөө нэг одоо хүний амь нас тийм ээ. Ард иргэдийн маань одоо эд хөрөнгөнд бас ингээд хүндрэл учруулах зайлшгүй одоо ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа учраас танд бас ингээд шарган голдын гүрээ маань асуудлыг одоо шийдэж өгөхөөр ингээд ажиллаж байгаатай бас талархал илэрхийлье. За баярлалаа. Тэгээд 2025 он 26 он гэдэг ингээд өвлийн аялал жуулчлалаас сайхан өгч явж байгаа. Бид нар сая бас айлуудаар одлоо. Тэгээ гар урлалын бүтээгдэхүүнүүд их сайхан бас худалдаалагдчихж байгаа юм байна. Нутгийн иргэд манаас их олонтой болж байгаа юм байна. Орой зочдууд баригдсан байна. Нутаг орноос саваа тодорхой хэмжээний мөнгө орж байгаа тийм. Хураамжаар бас орой зочдууд орцсон тийм. Одоо хөрөнгө оруулагч нар ирээд хөрөнгө оруулъя гэж байгаа юм байна. Зочдууд кофе шоп барья гэж байгаа юм байна. Тэгээд аялал жуулчлал өөрөө ийм сайхан. Тэгээ бид нар одоо өнгөрсөн жил манай Чанбан Travel компани үлцээ захирал маань бас хамтын ажиллагааны хүрээнд бид нар нэлээд олон жил хамтарч ажиллаж олон улсын онгоц болгосон. Тэгээ одоо Чонжоогоос Улаанбаатарын чиглэл онгоц буулгах ажил бол албан ёсоор тавигдсан. Тэгээ энэ жил бас ирнэ. Одоо ч гэсэн ирье гэдэг юм байна. Тэгээ гол асуудал нь юу вэ гэхээр Улаанбаатараас ч буцсамааргүй байна. Дахиж битээр Улаанбаатар гэдэг газар руугаа бид нарыг зөвлүүлээрэй гэж жуулч туссан. Энэ Далтын хотхор энэ сайхан газруудаар ч бид нар аялж байгаад буцчмаар байна. Одоо орон нутагт их сайхан байна. Улаанбаатарт ч юм бол бид нар явмаар байна. Онгоцоо буцаагаад мөрөнгөөсөө нисгээчээ гэдэг юм хүсэл тавьсан. Тэгээд энэ жилийн жуулчдыг бол бид нар бас явуулъя гэсэн бодолтой байгаа. Онгоцны маань бас шатал хөрвөл чэйж рүү нисэх онгоцны асуудлыг бас бид нар хөдөлж байгаа. Тэгээд монголчууд малчид маань бас одоо чэйж рүү визгүй учраас те аялаж очоод тэндээс нь солонгосууд ирээд малчид маань чэйж рүү харлуу очоод ингээ явал бас их гоё. Тэгээд эргээд аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд бол бид нар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо шарган голын гүрээ амлж авсаж бас ямар ч хэсэг хийн. За тэгээд өнөөдөр бас хувьтай хүн гэдэг шиг яг Сумын аймгийн одоо авраг малчит сайлчт бэрмэрүүд дээр таарлаа. Тэгээд нутгийн удирдлагууд манаас Сумын нутгийн удирдлагууд манаас бүгдээрээ байна. За энэ гурван хүн одоо тэгээд яалч явахгүй энэ Эренчин Сумсан байг өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа юм шиг. За манай тэнд бас тавгын дарга маань бас байна. Залуучуудаа дэмжээ сайхан ажиллах хэрэгтэй. Ийм байна тэгээд Эренчин Сумсан маань аялал жуулчлалаар хөгжин дэвжихийн ашиг орлого олохын одоо их сайхан үүд нэгцээ гэж бид нар харж байгаа. Анх ирэхэд бол буудал байдгүй байсан. Тэгээд одоо бол та аль буудлаа дураараа сонг гэдэг болсон байна. Тийм дотроо 0-тэй одоо энэ буудалтай халуун устай буудлуудаа дураараа сонгоод буугаараа одоо таныг сайд авахд ирж яхад байхгүйсэн. Тэгэд нүүр бартан болсон байна. Дотроо 0-тэй болсон байна гэдэг бол бас их давуу тал. Дагаад улаан уул, цагаан нуур, баян зүрх гэдэг энэ дархтын хотхор тэр чигээр аялаж жуулчлал болж байгаа юм байлээ. Тэгээ цагдаагийн улаан уул дээр би цагдаагийн даргатаа уулзаад цагдаагийнхантайгаа уулзаад тэгсэн жуулчд ихсээд гэмтэргийн тоо бас ихсээд байгаа юм байна. Тий нөгөө талдаа. Тэгээд одоо та энэ аялал жуулчлалыг хөгжүүлээд өвлийн аялал жуулчлалаар таныг сайд байхад олон ажил хийгдсэн үр дүн одоо гарч байна. Одоо та цагдаагийн хэсгийг чадварчуулах ажлыг хийж өгсөн намайг. Тэгэхээр одоо тэгээ яалтч авахгүй л үний юм шиг. За юм байна. Тэгээд энэ аялал жуулчлал бол цаашдаа сайхан хөгжиж явах ёстой гэдгийг хэлэх гэж. Аялал жуулчлалын өрөөгөөч бол 14 сар хүртэл ордгоо. Дархтын хотхор маань аялал жуулчлалаар хөгжин дэвжих болтугай.